За сайн байцгаана уу манай эхрийн ордныхон. За та бүхэнд одоо 2025 онд одоо таны ажил амьдралд одоо юу тохиолдох нь вэ гэсэн юуг анхаарах вэ гэсэн ийм онцлог эхэлж байна. За эхрийн ордныхон одоо энд одоо миний харж байгаа зүйл одоо бараг анхааруулах шинжтэй ийм би хараад сууж байна л да. За одоо эхэлсэн ч үеж магадгүй эхлээгүй ч үеж магадгүй мөн энэ 25 он гэж уншиж байгаа учраас би одоо санаа бол аль хэзээ төрчихсөн байгаа юм шиг ингэж харагдаж байна тий. За энэ дээр одоо ямар нэг эрсдэлтэй алхам тийм ээ. Одоо ямар риски нэг юм хийх гээд байгаа юм шиг харагдаж байна. Энэ одоо хууль одоо зөрчсөн гэдэг юм уу, зөрчсөн тийм ээ. За энэ бол одоо зүгээр өнгөрөхгүй харагдаж байна шүү. Хууль зөрчсөн одоо иймэрхүү алхам бол одоо таныг одоо 25 онд ийм одоо эрсдэлтэй алхам хийснээр одоо энэ төлөвлөгөө нь нуурж одоо таныг одоо хуулийн хаалга татах тийм ээ одоо хууль шүүхийн асуудалд орооцолдуулах ийм харагдаж байна тий. За энэ дээр одоо магадгүй нэг powerful friend тийм ээ одоо хууль шүүхэд ажилладаг найз нөхөд туслах ийм байдал харагдаж байна л да. За гэхдээ би эндээс харахад одоо анхааруул энэ одоо үзэж байгаа зарим нэг хүнд нь хамаарна шүү. Заяа таны одоо нарны орд таарахгүй байгаа сарны ордоо үз тийм ээ. Би одоо видео оруулсан байгаа тэрийг бас үзээрэй. За энэ дээр одоо нарны орд сарны орд аль нэгэнд нь хамаарагдах байх тийм ээ. За энэ хүмүүс бол за ийм алхам хийхгүй одоо энэ сонголт одоо стил таны гарт байна тийм ээ одоохондоо тийм учраас одоо өөр нөхцөл байдлыг тийм ээ өөр юм одоо өөр алхам хийх тийм ээ энэ одоо эрсдэлтэй алхмыг хийхгүй байх юм шанс танд байна шүү тийм ээ дотор хүнээ сайн сонс ярилц тийм ээ. За энийг ямар нэгэн юм эрсдэлтэй алхам хийхгүй болвол одоо амьдрал бас өөрөөрөө сайхан үргэлжлэх ийм боломжтой байна тийм ээ. За мөн одоо энд гэр 25 онд одоо манай эхрийн ордныхонд одоо гэр бүлийн асуудал маш их чухал байх нэ тийм ээ. За энэ дээр одоо би бас одоо гэр бүлийн одоо шийдвэрлэх ёстой зарим нэг одоо чухал асуудлууд харагдаж байна л та тийм ээ. Зарим нэг нь одоо таахгүй байгаа гэр бүлээсээ одоо явах тийм ээ өөрийгөө одоо эдгээх ийм алхам хийсэн харагдаж байна. За энэ дээр одоо хамгийн гол анхаарах зүйл одоо манай эхрийн ордныхонд юу вэ гэвэл communication тийм ээ. За одоо маш өөрийгөө нээлттэй одоо мөн одоо өөрийгөө ойлгуулсан тийм ээ сайн одоо харилцаа холбоо тийм ээ одоо гэр бүлийнхэнтэйгээ ярилцах хэлэлцэх эсвэл бол одоо хэн бидгийн тийм ээ ойлголцохгүй байгаа улсуудтайгаа сайн ярилцах ойлголцох ер нь одоо өөрөө таамаглаж энэ намайг тэгжил байгаа байх эсвэл би одоо тэгхгүй болвол тэр намайг тэгж бодно ч гэдэг юм уу тийм ээ. Ийм бодлууд одоо буруу байна гэсэн ийм мессеж байна шүү. Энэ дээр бол одоо ярилцах нь маш чухал шүү тийм ээ. Яагаад тэгсэн, яасан ийсэн тийм ээ би ингэх гэжсэн, тэгэх гэжсэн энд одоо буруу ойлголцол одоо маш их харагдаж байгаа учраас одоо тэгж хэлж юм л та. За энэ дээр одоо family sorrow гэдэг дээр одоо би бас ярих гэж байна л да. Энэ гэр бүлийн асуудал байгаад байна тийм ээ. За энэ дээр одоо гэр бүлийн асуудал одоо юу гэдгийг одоо нэг хүн одоо амьдралыг орхисноор тийм ээ гэр бүлийн энэ дээр одоо эд хөрөнгөн дээр булаацалцсан явдалч харагдаж байна тийм ээ. За мөн одоо ингээд сайхан зөвшөлчөж нэг одоо хатхуур хүн байгаад байгаа харагдаж байна л та тийм ээ. Ингээд болж үтгэж байгаа таны бодол ингээд сайхан бүтгэх гэж байхад одоо дундуур нь орсон ярьсан иймэрхүү юм л харагдаад байна. Мөн одоо эхрийн ордныхан за энэ ад шарсан алхмыг хийхгүй байх нь л тун чухал байна да. Энэ бол одоо таны амьдралыг бас нэлийн өөрчлөх тийм сайн тал руугаа биш шүү. Энэ бол одоо таны амьдралыг одоо хуулийн хаалга татуулах ийм хэмжээнд хүргэх ийм алдаа байгаад байгаа учраас би анхааруулж хэлж байгаа шүү тийм ээ. Тийм учраас ийм риски алхам хийхгүй одоо шинэ сонголт хийх
одоо боломж одоо таны гарт байсаар байгаа учраас одоо сонголтоо зөв хийгээрэй, зөв алхам хийгээрэй заа юу. За мөн одоо за энэ нийт хөрөнгө удаацалцсан ийм асуудал байна. Ер нь бол одоо яг энэ дээр нэг анхааруулж хэлэх юм бол одоо эхрийн ордныхан бол нэг уг нь бол их хөнгөн сэтгэлтэй сайхан хүмүүс байдаг. Гэхдээ одоо ийм гинэн ийм үйл ажиллагаанд оролцох, амархан мөнгө олох аргыг сонгох тийм ээ. Энднэр бол одоо 25 онд бол not working тийм одоо өөр direction, өөр одоо боломжийг хайх, өөр ажил дээр одоо ажиллах одоо ер нь одоо явж байгаа одоо амьдралынхаа одоо direction-ыг өөрчлөх ийм шаардлагатай байна шүү тийм ээ. За одоо мөн өөрийгөө хайж олох энэ дээр одоо бас энэ дээр би харж байна л та. Одоо энэ эхрийн ордны зарим хүмүүс одоо яахаа мэдэхгүй байгаа. Одоо би ингэхгүй л бол би болохгүй нэтэр гэсэн ийм бодолтой. Эсвэл одоо өөртөө их эргэлдсэн тийм ээ. Яахаа мэдэхгүй байгаа ийм асуудал харагдаад байна. За энд бол одоо ер нь 25 онд одоо та заалжгүй юм риски юм хийхгүйгээр одоо ажиллаж амьдарч байхад одоо эд хөрөнгө танд ирэхээр харагдаж байна шүү тийм ээ. Эд хөрөнгө бол байна. За таны одоо ирж хайж байгаа юм таны хамард орол байж байна. Тийм ээ. За энэ дээр одоо дотор хүнээс сонсохгүй өөрийгөө олохгүй тийм ээ эргэлдсэн бүх асуудалд одоо хүмүүс таны эсрэг байгаа юм шиг ийм бодолтой улсууд харагдаад байна. Гэтэл энэ дээр бол одоо таны одоо ирж хайж олох ёстой юм бол одоо та өөрөө л байж байна. Би яг юу хүсэж байгаа. Ер нь тийм ээ яг амьдралд одоо би ер нь ямар байр суурьтай байх нь одоо хинээс шалтгааллах юм тийм ээ. Ер нь энэ бүхнийг одоо ер нь өөрийгөө хайж олох ийм алхмыг эхлээд хийвэл ер нь амьдрал сайхан жигдэрхээр харагдаж байна тийм ээ. Одоо ирж хайж байгаа зүйл таны хамар дор байсныг та ойлгох ийм юм харагдаж байна шүү. Одоо хиймлэр амьдралын асуудлуудыг одоо хурдасгах гэсэн тийм ээ. Хиймлэр одоо хурдан амжилтанд хүрэх гэсэн ч юм уу ийм юм харагдаад байгаа учраас би хэлж ийн л да. Ер нь бол тийм юм болвол байхгүй. Ер нь бол яг амьдрал ийм их өөрөө ингэж амьдралыг өөрчилж ингэж риски алхам ингэхгүй бол би их мөнгөтэй болохгүй. Ингэхгүй бол миний амьдрал өөрчлөгдөхгүй гэсэн бодлоосоо салж ер нь хорвоо ертөнцид даатгаж орхих нь ер нь тун зүгээр шүү тийм ээ. За хорвоо ертөнц одоо юу байдгийг те одоо бурхан тэнгэр юу гэдгийг энэ бүхэн бол одоо карма бол хүнийг хаалга одоо андуурч татдаггүй гэсэн үг байдаг штэ. Таныг ч гэсэн орхихгүйгээр харагдаж байна. Өөрөөр нь ингээд орхиод хийх ёстой юмаа хийгээд зөв зүйл рүү явж хахад одоо эд хөрөнгө аз амжилт болвол одоо байгаа харагдаж байна шүү тийм ээ. Хамгийн гол нь зөв одоо зүгийг сонгох, зөв одоо шийдэлд хүрэх нь их чухал байна. За мөн одоо за ийм мессежнүүд байна шүү тийм ээ. За тэгээд таныг одоо зөв сонголт хийнэ гэж найдая тийм ээ. За мөн одоо би эндээс харахад одоо манай эхрийн ордныхан болвол одоо хайр сэтгэлийн асуудал дээр бол одоо мөн адилхан тийм ээ. За зарим нэг одоо манай эхрийн ордныхан бол одоо хэрэггүй байсан харьцаанаас салах нэ тийм ээ. Хайр сэтгэлийн холбоотой байсан тийм ээ. За энэ харьцаа бол одоо 25 онд одоо жинхэнэ нүүр царайгаа үзүүлэх нэ ингэснээр одоо дуусгах тийм ээ. Одоо шинэ харилцааг хайх ийм юм харагдаж байна тийм. За энэ дээр одоо за you deserve love гэж байна. Одоо энэ дээр би одоо миний түрүүний ярьсан юмнууд л одоо яригдах гэж байна л та. Юу вэ гэхээр зэрэг одоо өөрөө өөртөө итгэх итгэл та өөрийгөө олохгүй байгаа. Өөрөө өөртөө итгэх
мэдэхгүй байгаа тийм ээ. Ийм нөхцөлд одоо бас хайрыг олоход хэцүү юм аа тий. Яа гэвэл та өөрийгөө хайрлаж мэдэхгүй, өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй, өөрөө төөрч явхад одоо бас л одоо ийм төөрөлдсөн байдлыг л одоо өөртөө татаад байна л гэж хэлэх гээд байна тийм ээ. Мөн одоо за энэ одоо зөвхөн миний барьж авсан энерги шүү. Зарим нэгэнд нь хамаараа, зарим нэгэнд нь хамаарахгүй шүү, тийм ээ. За мөн одоо зарим нэг манай эхрийн ордныхан ганц бие эхний ордныхан болвол одоо найз нөхдийнхээ тусламжтай хүнтэй танилцах тийм ээ. Ийм харагдаж байна. За энэ дээр одоо за одоо өөрийгөө л хайрламаар байна да. Өөртөө ихтэй л баймаар байна тийм ээ. Одоо би гэдэг юмаа эхэлж тавих тийм ээ. За тэгжиж л одоо зөв хайрыг олохоор юм харагдаж байна шүү. Ер нь гэхдээ энэ олж зарим нэг нь эмтрүүлээ болсон харагдаж, зарим нэгэнд нь бол одоо ийм урд одоо ийм токсик харьцаа одоо эсвэл бол одоо болохгүй бүтэхгүй байгаа зүйлээсээ салсан дээр харагдаж байна шүү. Хайр сэтгэлийн асуудал дээр ч амьдралын асуудал дээр ч гэсэн тийм ээ. За мөн одоо зарим нэг эхрийн ордныханд одоо ич хидэнд итгэдэггүй байж болно тийм ээ. Гэхдээ тийм нэг ич хидийн гэмээр нэг сайхан зүйл одоо таны одоо таны одоо санаж байгаагүй газраас ийм их мөнгө төгрөг тийм ээ. Ийм одоо эд хөрөнгө гэдэг юм уу, их мөнгө гэдэг юм уу орж ирэхээр ийм харагдаж байна шүү тий. За мөн одоо айдастайгаа ажиллаа л гэсэн байна тийм ээ. За энэ бүхэн дандаа angelic мессежнүүд болоо явчихна л та. Тэгээд одоо ер нь хайж байгаа зүйлээ ер нь биенээсээ гаргаж, өөрөөсөө гаргаж гаднаас хайхгүй л байх л чухал харагдаад байна л та. Өөрөөсөө л асуултуудыг хаймаар байна тийм ээ. Өөрийгөө нээж гаргамаар байна тийм ээ. За иймэрхүү мессежнүүд байна шүү тийм ээ. Айдастайгаа одоо нүр тулах гэдэг шүү дээ одоо. За тэгээд ер нь таны одоо хайж байгаа хариулт хажууд чинь байна л гэсэн мессеж байна шүү. Ерөнхийдөө бол за хайж байгаа зүйл бол тийм их хол одоо гаднаас өөрөөсөө гаднаас одоо хайгаад бол хэрэггүй. Хажууд чинь л байна. За тэр мессежийг одоо тэгээд өөртөө дэлгэрүүлж бодно үсттэй. За ингээд бас ойр зуурын ийм vacation одоо аялал харагдаж байна. Зугаалга аялал харагдаж байна. Манай эхрийн ордныхонд 100 сайхан аялж зугаалах юм уу тийм ээ. Иймэрхүү юм харагдаж байна. За тэгээд миний хэлсэн ярьсныг одоо та бүхэн бодолцож үзнэ үсттэй. Ингээд та бүхэндээ одоо хэрэг болсон гэж одоо тусламж болсон гэж найдаа. За ингээд би илүү дэлгэрүүлж одоо мэдмээр байгаа бол миний хувийн уншлагаас Монгол Стар Tarot гэдэг одоо Facebook пэйж рүү хандаж одоо мессеж үлдээгээрээ би бас холбогдож ярилцаж байгаа шүү. За ингээд та бүхэнд ажил амьдралд нас жавал хүсье баяртай.